Сайн соноо, миний нэр Ганд гэдэг. Тэгээ би одоогоор Канадад суралцж байгаа юм байна. Би өмнө нь зэрэг English One-ыг бүх 6 төвшөнд нь сууж дуусгасан. Түрхэн хувийн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Which is exactly analogous to the truth tables from chapter 1. And so I'll show you what I mean by that. Let's prove, I guess maybe I'll give these, I'll number these distributed property 1 and distributed property 2. Би англи хэлээр гайгүй ярьдаг гэж боддог байсан чинь багштайгаа ярилцж үзээд за би ер нь сайн ярьдаг юм шиг байна гэж жоохон эргэлзээд тэгээ юу ч гэсэн 3 төвшөндөө гурууланд сууж үзсэн. Тэгээ тэрийн дараа бол үнэхээр ингээд бид бүх дөрвийг мэддэг гэсэн боловч яг ингээд үзээгүй айгүй олон дөрвүүд байсан. Тэд нар айгүй айлцтай айгүй чухал байсан. Тэгээ юу ч гэсэн 3 сарын турш 3 төвшөндөө сууж үзээд өөртөө айгүй ихтэй болж эхэлсэн. Тэгээд ашиг айлцсан ангитаа суугаад бүх стратеги мэдлгүүдээ мэдэж аваад ерөнхийдөө миний анхны сургалт байсан болохоор би бусад сургалтуудыг ямар заадыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол энэ сургалт хамгийн бэст нь. Сургалт ингээ хэдий 6 төвшөнд дууссан ч гэсэн ингээд хоёр багтаа аягүй сайн харилцаатай байсан болохоор ингээд эсэгээ хамт ингээ шалгуулаад, лист ингээ шалгуулаад тэгэхэд бол бүх оноод аягүй сайн дээшлүүлж чадсан. Айлцсан 5-аас 7 болоод тэгээд одоо ингээд Канадад ирсэн байна. Хүмүүстэй ярихад ямар ч асуудалгүй, хүмүүстэй ойлголцоход ямар ч асуудалгүй болсон. Манай хоёр багшийн нэр ачимдаа. Тэгээд хоёр багштай аягүй их баярлж авдаг шүү.